Өвөрхангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь арч намын бүлгийн урилгаар Тайваны эрүүл мэндийн корпусын эмч ажилчид манай аймгийн ард иргэдэд үн төлбөргүй үзлэг уншуулгоо эмчилгээ хийж байна. 21 жилийн түүхтэй тус эрүүл мэндийн корпус нийт 18 удаагийн явуулын үзлэг эмчилгээ хийгээд байгаа бөгөөд Тайван улстай болон бусад улс оронд ийм эрүүл мэндийн үйл ажиллагааг зохион байгуулдаг байна. Харин энэ удаад манай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь арч намын бүлгийн санаачлага урилгаар зөвхөн манай аймагт 5 хоногийн хугацаанд ажиллахаар болжээ. Тайваны эрүүл мэндийн корпусын ерөнхийлөгч Луй Чичан тэргүүтээ 29 эмч сувилагч, шүд, чих хамар хоолой, дотоод шүүрэл, арьс өмг, яралтай цэцлэмж гэсэн 5 чиглэлээр үзлэг уншуулгын эмчилгээ хийж байна. Манайх 1921 жилийн түүхтэй Тайваны одоо ингээд гадуур явдаг үзлэг байгууллага тийм болохоор юу гэнэ тэр жил болохоор 18 удаагийн үзлэг хийдэг, 12 удаагийн цаг Тайванд хийдэг, 6 удаагийн цаг гадуур орнод хийдэг. 21 жилийн турш болохоор 47 орноор үзлэг хийж байна. 6次在海外。нэг жилдээ болохоор нийтдээ 300 гаруй тийм үзлэгэндээ явдаг гэж байна.我们总共来的医生одоо энэ удаагийн байдлаар манайхаас 7 эмчний үзлэг байгаа. 7 эмчнэр манайхаар шүд, чих хамар хоолой, доктор, арьс өмг гэсэн энэ дөрвөн төрлийн үзлэг хийж байна.我从2000年到现在 би 2000 оноос хойш ингээд үзлэг хийж байгаа бол Монгол улстайгаа өвчнөлийн хувьд бол ахих өвчнөл буюу даасны өвчнөд тэмдэг өвчнөд байдаг. Гэхдээ би гайхдаг Монгол улс ингэж хөвгдөг байж яагаад ингээ удаан яваад байд юм бэ гэж. Манай одоо энэ баг бүрэлдэхүүн маань их дэлхийд дээр маш алдартай. Тэгээд ерөнхийдөө явуулын эмнэлэг гэж хэлж болно. Энэ болохоор эмч байгаа, сувилагч байгаа, эмийн сан байгаа, эмзүүч байгаа, явуулын бас юу лаборатори хүртэл байгаа. Бүх юм бүрэлдэхүүнтэй байгаа гинэ. Энэхүү Тайваны явуулын эмнэлэг 2015 оны 8 сарын 24 буюу өнөөдөр 10 ихэр хотын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн байранд үзлэг уншуулгаагаа эхэлсэн. 28-ыг дуустал үргэлжилнэ. Тиймээс энэ хугацаанд ирж үн төлбөргүй үзлэг уншуулгад хамрагдахыг Өвөрхангай аймаг дахь иргэдийн төлөөлөгчдийн хурлын арч намын бүлгийн дарга Мөнх Жаргал нийт иргэдэд уриаллаа. Тайваны их тайвны корпусын шугамар Тайванаас 29 эмчийн бүрэлдэхүүнтэй эмнэлгийн баг Өвөрхангай аймаг дээр 24-ний өдрөөс 28-ыг дуустал үзлэг уншуулга хийх гэж байна. За эдгээр эмчнэр бол шүдний эмч, дотоод шүүрлийн эмч, чих хамар хоолой, яалтаа төргийн тусламж гэсэн арьс өмг гэсэн 5 чиглэлээр үзлэг уншуулга юм. 5 өдрийн турш Өвөрхангай аймгийн 12 сумын одоо мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв дээр үзлэг уншуулга хийж, өмнө эмчилгээ хийж шаардлагатай эм тавиаг олгож байгаа. За үүнийг бол Өвөрхангай аймгийн иргэдийн хуралдах арч намын бүлгээс санаачлан энэ хүмүүсийг бас Өвөрхангайд ажиллах өс болцоогоор хангаж ажиллуулж байна. За эдгээр хүмүүстээ бас бүсийн онцлогын эмчилгээний төв Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн газар хамтран ажиллаж эмч бас дагалдсан эмчдэрийг бас хамт ажиллуулж туршлага суралцуулж ажиллаж эхэлж байна. Энэ хүмүүс бол 5 хоногийн турш Өвөрхангайчдыг бас үн төлбөргүй үзүүлнэ. За зарим хүмүүс зав мэдээ авч чадаагүй хүмүүс бол мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв дээр ирж үзүүлэх бүрэн бололцоод байгаа шүү. Мэдээж болох байх. Бид нар корпусын шугамтай холбогдож Өвөрхангайд урьж авчирсан байгаа. Тэгэхээр мэдээж Өвөрхангайд байгаа учраас энд байгаа хүмүүс үзүүлэх нь арай газар нутгийн хувьд ойлцоо. Тэрс хойш ирж бүрдүүлсэн 1500 орчим бүрдүүлсэн байна. Эдгээр бол ингээд тойроо үздэг учраас өдөрт 400-500 хүнийг үзээд шаардлагатай хүмүүс нь бас үлдээгээд ингээд эмчилгээ явуулж байгаа. Шаардлагатай хүмүүс нь зөвлөгөөгөө өгөөд ойр зүрийн эм тариагаа өгөөд ингээд явуулж боломжтой байдаг юм. Тэгээд тэнд нь бас Тайванд ажиллаж байгаа бас Монголын консулын газарт баярлалаа гэж хэлээ. Биднийг бас санаачлагыг дэмжиж бас хүмүүстэй холбож өгч ажлын бололцоог хангаж өгсөнд бас баярлалаа гэж хэлээ. Энд дээр дурдсан 5 чиглэлийн дагуу Тайван эмчнэр үзлэг хийж байгаа бөгөөд явуулын амбулатор хүртэл ажиллаж шүдний эмч шаардлагатай гэсэн хүнд газар дээр нь эмчилгээ хийж байна. Мөн явуулын эмээс ажиллаж эмчийн бичсэн жорын дагуу шаардлагатай бэлтгэлийг үн төлбөргүйгээр олгож байна. Ийхүү бүх үйлчилгээг нэг дороос үзүүлж байгаад иргэд талархаж байна. За энэ Тайваны эмчнэр ирж нэлээд олон өгүүлбэрүүд дээр ирсэн шиг байна. Тэгээ бид нэрийг үзээд хамгийн гол нь энэ өгч байна. Энэ эмийн бол болохоор би доторт үзүүллээ. За бас нэг насны юу гэдэг юм бэ? Одоо дотороо нэг үзүүлж гэж бодсон. 2 эм авлаа. Тэгээ заавар чаргамуудын маш нэрийн тайлбарж өгч байна. Энэ тарин нэг юу дутагдaltaй байгаа зайлууд юу орчуулагчид дутагдaltaй байх шиг байна. Гэхдээ яг
ойлголцоол нэгэндээ хүндрэл гаргахгүйгээр их сайхан одоо бидний тийм боломж нээж өгсөн. Энийг зохион байгуулсан одоо улсууд баярлж байна. Баярлсан талархснаа илэрхийлье. Мөн одоо Тайваны эмч нартаа бас баярлж байна. 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ирсэн байна. Бидний төлөөд ингэж үйлчилж байгаад бол бид хүн баяртай. За өнөөдөр нэг 8 цагт ирээд ингээд үзүүлчээ сууж юм. Хойцор дугаарлал ингээд ингээд суурхаад үздэг юм байна шүү дээ. Орчуулагчтай юм байна харин аа. Би энэ докторт үзүүллээ. Тэгээд зүрх докторны үзүүлээд энд иччихсэн эмчилгээ. Одоо эмээ авахгүй хүлээгээс сууж тий. Үзүүлээд бас шаардлагатай эмнүүд юм шүү. Тий шууд өгч जैन. Тэр их зүгээр юм байна бас. Тэгээд даралт маралт үзээ, жинмин үзээд ирсэн. Бүх эмчилгээг л хэлж өгд юм байна. Зүгээр амар юм байна уу? Тий. Сайхан юм байна. Эднэд одоо баярлалаа. Тэр хол газраас ирээд бас бид нэр ингэж үзэж харж өгч байгаа. Баярлаж байгаа. Үнчлэгээ сайхан байна нэг докторт үзүүллээ. Бүх үнчлэгээс сууж үзэж харж байна. Тэгээд одоо эмээ авахгүй зүйлээс сууж байна. Би доктор их вирустэй байгаа. Тэгээд гол тэрийг үзүүлж байгаа. Тэгээд шүд дахгүй бас үзүүлэх надад сууж. Оо, дайчиг үзэж. Энэ ямар ч эмээ аваад уу. Сайхан та баярлалаа гэж хэлээ. Ингэж үзэж харж тэндээс ирж ингэж үзэх бидтэй тултай маш сайхан өгчтэй та баяртай юм байна. За маш их баярлж байна. Тайваны ард түмний төлөөлөл болсон ийм олон нарийн мэргэжлийн эмч ажилчид манай Монгол орчуулагчтай ирээд Бүрэн аймгийн Арбаа хэр сумын иргэдийн нэгэн хэсэгт нь эмнэлгийн үзлэг үйлчилгээ, шинжилгээ үзүүлж байгаа явдалд маш их талархаж байна. Миний хувьд бол докторийн одоо манайхны хэлдгээр бол докторийн эмчид үзүүллээ. Үнэхээр маш нарийн үзэж, асууж үйлчлэгээ үзүүлдэг юм байна. Тэгэхээр ер нь үйлчлэгээний байгууллага гэдэг ямар байдгийг бол манай Монголын ард түмэн бол ойлгодгүй, мэддэггүй. Тэгэхээр энэ байдлаас бол түн шинжилгээ хийхэд бол үнэхээр үйлчлэгээ гэж ийм хэмжээнд байд юм байна гэдгийг үзлээ. Үнэхээр сэтгэл өндөр байна. Үнэхээр хүний төлөө яаж ажилдаг, ямар үйлчлэгийг яаж үзүүлдгийг бол энэ дэрсэн бие бүрэлдэхүүн бол одоо нэг их хэсэгт нь мэдрүүлж байна. За энэ үйлчлэгийг зохион байгуулж энэ арга хэмжээг явуулж байгаа бүх шатны, бүх ажил мэргэжлийн хүмүүст маш их талархаж байна. Цаашдаа Монгол Тайваны ард түмний найрамдал улам бэхжиж бизнесийн болоод энэ хамт нөхрөлийн холбоо нь өдрөөс өдөр тэлж Монгол Тайваны ард түмэн бат найрамдлын холбоо нь ачин бэхжих болтугай л гэж бодож байна. Таалагдж байна. Их баярлж байна. Би өөрөө нэг тийм дутагдaltaй хүн байгаа. Тэгээд тэрийг үзүүлээд эмчилгээ юм бичиж өгч байна. Тэгээд өнөөдрийн үйл ажиллагаа их сайхан болж байна. Их соёлтой гоё үйлчлэлт юм байна. Одоо гадаад эмчнэр айгүй сайхан үйлчлэлтэй байдаг. Өдөрлөө хаан тэгээд тааштай бол тэгээд эмчилгээ өргөдүүлээд хийлгээрээ дахиад шинжилгээ зураг мураг авахгүйдаараа өшөө одоо 90 сар болоороо эмч маань зөвлөж байна. Тэгээд сэтгэл их өндөр байна да. Энэ бас өндөрлөргөө өгч байгаа бас бидний их сайхан байна. Тэгээ бид ч одоо бас дэвтэр өгч чинь нэг дэвтэр хэдэн дээр хараад нэг юм авах гэдэг бас нэг ажил болдог. Одоо энийг хөнгөчтэй үн төлбөргөө өгч байгаа нь бол маш их сайхан байна. Их сэтгэл их өндөр байна даа. Тэгээ энэ ажлыг одоо зохион байгуулж байгаа хүмүүсд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хүн ардаа маш их ач тустай их сайхан ажил зохион байгуулж байгаа нь одоо бид талархалтай сайхан байна гэж одоо хэлмээр байна да. Тэгээ тэр хүмүүстэй эрүүл гад зэрэг хамгийн сайхан бүхний бас хүсэж ирэмээр байна. Сайхан байна. Гадны орноос ингээд зөндөөлийн эмч нарийн мэргэжлийн эмч ирээд үзэж байгаа. Үнд төлбөр үзэж байгаа. Бид ч одоо төвөмөлтөж үзэхээр бөө очролдог шин. Тэгээ хүссэн үндээ өөрсдөө өгч байгаа зориуллыг үзүүлж байгаа гэсэн. Сан би өөрөө өчх хамар бол үзүүлсэн. Тэгээ үзүүлчээ дахиад өөр очир дугаар аваад бас 2-3 газар үзүүлж болж байгаа. Биш сайхан болж байна. Тий, эмээ бас үнд төлбөр өгч байгаа. Муухаар нь өөрснөө зааврын нэлээд тэгээс таалагдчихсан сайхан байна. Баярлалаа гэж хэлье. Маш их баярлалаа. Энэ үзүүлж байгаа хүмүүсийн хүмүүс
өөрийнхөө зүгээс баярлалаа гэж хэлье. Тайваны эмчнэр өглөөний 8 цагаас оройн 20 цаг хүртэл үзлэг уншилгаагаа хийж байна. За үзлэг уншилгаанд хамрагт хийх хүссэн иргэд данганц иргэний үнэ үзлэгийг ирэхэд хангалттай гинэ. Одоо та бүхэнд үзлэгийн хуваарийг дуулгая. 8 дугаар сарын 24 буюу өнөөдөр 1-р баг, 7-р баг, 9-р баг Зүүн Баялаан, Гучуус, Тарагт, Батүлзэн сумын иргэд харин 8 дугаар сарын 25-нд 2, 3, 4, 5, 6, 8, 10, 11 Төгөрөг, Өлзийт, Нарийнтэй сумын иргэд хамрагдах бол 26-ны өдөр Уянга, Баянгол, Бүрд, Санд, Баруун Баялаан, Хархорон, Хужирт, Хайрханлаа сумын иргэд харин 27-ны өдөр Арбаихэр сумын иргэд болон албан байгууллагын албаа агчид хамрагдана. Харин 28-ны өдөр нэмэлт үзлэгийг зохион байгуулах юм байна.